Хятадууд энийг аягүй сайн ойлгож байгаа. Оросууд энийг сайн ойлгож байгаа. Оросууд юу ойлгож авсан бэ гэх юм бол Америкчууд, Израильчууд Европын газны зах зээл биднээс булаагаад авсан. Хятадууд одоо юу ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол удахгүй Иран улсын газ нефтний борлуулалт Хятад руу хаах юм байна. Ираныг 50 орхин гэж бодож байна уу? Ирээдүйн хамгийн том дайсан Хятад руу чөлөөтэй өргөжлүүлээд борлуулахын зөвшөөрнө гэж бодож байна уу? Яагаад Ираныг ингэ шахаж байгаа юм бэ? Яагаад Иран улс руу нэг том алхам хийх гээд байгаа юм бэ? Яагаад Ираныг ингэ бөмбөгтөд эхэлсэн бэ? Яагаад Араб, Катар, Израиль, Лебанон, Сирия нэг талд орж байгаа юм бэ? Эхлээд Иран, дараа нь Орос. Тэг хамгийн сүүл хин юм бэ гэх юм бол Хятадууд дэлхийн дайн ил талбай дээр пуужингийн хувьд төр зүртэй зогссон. Хоорондоо пуужин шидэлцэхгүй байгаа. Гэхдээ тагнуулын албахан гадаад хэргийн сайд нар нь энэ тэнд дипломат харилцааны цөмийн зэвсэг шидсээр л байгаа шүү. Нэг илттэй явж байгаа. Бас нөгөө талтаа нэг далттай явж байгаа. Илттэй юу юм бэ гэх юм бол засгийн газрын цэргийн албахан хоорондоо. Далттай юу юм бэ гэх юм бол тэр мөнгө, санхүү, зэвсгийн компани, тагнуулын албахан нэг тусдаа сүйдэрт ажилладаг харанхуй үйл ажиллагаа явуулдаг Mossad, CIA, MI6. За илт дээр бол Donald Trump эрчтэй ахиц авч байгаа. Юу хийж байна гэх юм бол НАТО дээр цэгцэлсэн Европчуудыг дарсан. Нөгөөх тал дээр Израилийг нэг талдаа оруулсан байгаа. Ираныг сая цогчлоо. Тэгээ юу хийж байна гэх юм бол Лебанон, Сирия гих мэтчлэн. Газ нефтний худалдаа 8. Европын хамгийн том зах зээлийг тэр ч булгаад авцсан. Энийн талаар ерөнхийдөө өмнөх видео харсан бол тэгээ энийг зүгээр хальт нэг давтчих заяа. Катар улс одоо Европ руу газын хоолоо барина. Энэсээ очих юм бэ гэх юм бол Араб орнууд бүгдээр хожно. Хээ охирох юм бэ гэх юм бол Иран. Израилаар дамжаад нэг далааны гарц гаргаад ирчин. Энүүгээрээ дамжуулаад хин ялагдах юм бэ гэх юм бол Египт ялагдана. Хин ялах юм бэ гэх юм бол Израиль ялна. Газа, Палестиныг бөмбөгтөө дуусч байгаа. Одоо ер нь бол Трампын энэ мэдээллийг харж байгаарай. Трамп Нетаньяху Газагийн хилцэл ерөөхдөө өгч байгаа. Газаг ерөөхдөө устгацсан байхгүй болгоцсон. Одоо Газагийн далаа дээр юу байгаа юм бэ гэх юм бол асар том газны орд. За тэнд бас дахиад нэг газны хоолоо барих гэж байгаа. Тэгээ магадгүй өмнөх видеон дээр бас дурдсан одоо Оросын газ нийлүүлэлтийг бас Америкчууд булаагаад авах хаа яагаад гэх юм бол тэр Nord Stream 1, Nord Stream 2, South Stream pipeline хин явах гэдэг юм бэ гэх юм бол Америкчууд авах гэж байгаа. За одоо илт хөдөлгөөн рүү эхлээд орцгоё. Трамп одоо юу санал болгож байгаа юм бэ гэх юм бол Иран улсад 30 тэрбум долларын санхүүжилт санал болгож байгаа. Энэгээр дамжуулаад эдийн засгийн буцаага босгоод ирээ. Нэмээд юу санал болгож байгаа юм бэ гэх цөмид технологийн хамтын ажиллагаа. Уран, баяжуулсан ураныг биднээс худалдаа авч байгаа. Бас нэг томоохон 8. Хинээс бити аваарай гэх юм бол Оросудаас бити аваарай. Өөрийнхөө урана бас бити баяжуулаарай. Тэгэх юм бол атомын цахилгаан станц олно. Тэгэх юм бол та нар өргөжлүүлээд Хятад руу газ нефтээ зарчлаа. Тэгээ ямар хэлцэл явж байгаа юм бэ гэх юм бол энэ хэлцэл заяа. Амар заваа. Мафта айгу төстэй. Манай ураныг ав. Манахаар дамжуулаад атомын цахилгаан станц байруул. Бидний хэлцлийг хүлээн зөвшөөрөл. Үгүй юм бол ална шүү. Яг мафийн санал байгаа зү. Тэ хамгаалтын мөнгийг төл биднээс бараа худалдаж ав. Ашгаа биднэрт өг. Үгүй юм бол чамайг ална шүү. Тэ. За. Тэгээд Катар, UAE, Сауди Араб цагаан ордныхан тэ Ираныг бөмбөгдөхөөс өмнө бүгдээрээ уулзчихсан. Яагаад? Энийг баттай болохын тулд. За. Тэгээд ер нь бол энэ хилцлийг Америкчууд тэргүүлэх бэлэн. Тэ? Гэхдээ Америкчууд энэ атомын цахилгаан станцын технологиг нийлүүлэн гэхдээ хөрөнгө олт мөнгөний хин гарах юм бэ гэх юм Сауди Араб, Катар, UAE гэх мэт орнууд гаргана. Амар хэвдэг байгаа зү. Гарын мушигч байгаа нефтний 8-ны ашиг биднэрт өг. Гэхдээ энэ атомын цахилгаан станц бариулахын Сауди Араб, Катар төлнө. Тэгээд тэд нар угаасаа энийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд тийм учраас Стив Виткоф багийн андаа урт хугацааны найзаа тэр хэлцэл явуулж байгаа. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыг авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд хэд нугараал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа.
За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та хэд энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээр эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. За тэгээ ерөөдөө бөмбөгдсөн бидний хүчийг амссан бидтэй. Одоо буцаага ширээн дээр хүрээд бидний нөхцөлийг хүлээн зөвшөөр. За тэгээд нэг жоохон амтгаа өгсөн тий. Хятадлуу нефтэ буцаагаад нийлүүл биднэрт бас энэ 30 тэрбум доллар бэлдсэн байгаа энийг авмаар байгаа юм бол аваарай. Гэхдээ иранчууд одоо энийг амар сонин хүлээж авч байгаа шүү дээ. Өмнөх хилцлийн ширээний ард сууж байхдаа бөмбөгдсөн. Ерөөд Америкчуудад итгэж болохгүй юм аа. Баталгаамалтын сайд LED-ний хятадлуу явуулаад тэндээс шин зэвсэг худалдаж авч байгаа. Израилийг ерөөдөө өөрийнхөө хамгаалж чадахгүй гэдгээ ил болгоцсон байгаа. Гэхдээ Америкчууд дайныг өргөжлүүлэх магадaltaй. Нөгөө талдаа Америкчууд бас ямар шахалт үзүүлж байна гэх юм бол нэг талдаа Трамп ингэж ярьж байна заяа. Ираныг бид нар сая бөмбөгтөө дуусгачлаа. Тэдний атомын цахилгаан станц, сүмийн зэвсний судалгааны төвүүдийг бид нар ингээ устгацсан. Тэ? Үнс болгоцсон. Санаа зовхон байхгүй. Гэхдээ цаагаараа медиагаараа ямар мэдээлүүд явуулж байгаа юм бэ гэх юм бол Иранчууд өршүүлээд судлах юм байна. Ираныг дахиад бөмбөгдсөн чи яадаг юм бэ? Иран үгэнд орохгүй юм бол дахиад алдснаа, цэрэгт явуулсан чи яадгийн дахиад бөмбөгтнөө, дахиад шахалтанд оруулнаа. Аимшигтай хэлцэл байгаа ч тий. Нэг талдаа 30 тэрбум доллар санал болгож байгаа. Нөгөө талдаа хятадууд руу нефтэ нийлүүлэх гэж байгаа. Нөгөө талдаа та нар дахиад сүмийн зэвсгийн араас явах юм байна. Та хэдийг дахиад бөмбөгдсөн ч яадгийн хурдхан шиг хилцлийн ширээн дээр хүрээд ирээд энийг гэрээгээ зур. Тэг амар сонир хилцэл байгаа ч тий. Төсөөлө үзчих заяа. Таад нэг бизнес явуулж байгаа. Тэгээ нэг өрсөлдөгч өөрөө нэг атма, мафийн холбоотой хүн. Та тэгин хилцлийн ширээн дээр дуудаж байгаа байхгүй юу? Окей, бүх юмаа бидний хүснээр хий. Энд нэг жоохон мөнгө байна. Би чамд л хөрөнгө олт хий. Эднэр чамд цэцгэлэн станц барьж өгье гэж юм. Хурдхан шиг на хилцлээ зур. Хүсгүй юм бол өршүүлээ бөмбөгцсөн ч яадаг. Тэ? Тэгэл Дональд Трамп олон нийтийн хилцэл хийсэн, хийхгүй байсан ч надад хамаагүй. Заавалч гэрээ мэрээ ерөөсө зурх хэрэггүй. Эний цаана юу гэсэн үг юм бэ гэх юм бол бид нэр угаасаа дахиад бөмбөгдөж болно. Тэ? Бид нэр Америк шүү дээ. За. Гэхдээ бид нэр ерөөдөө энэ тайвныг хүсэж штэ, мөрөөдөж штэ. Эдгээр бүгдээрээ хамтарч ажиллаад ашийн төлөө яваач штэ. Тэ? Дэн хаак дээр энийг ярьж байгаа. За. Нөгөө талдаа Израильчууд юу хийж байна гэх юм бол одоо Либаноныг бөмбөгдөж байгаа. Хинээс зөвшөөрөл авсан бэ гэх юм бол мэдээж Америкчуудаас зөвшөөрөл авсан. Тэ? Либанон шавар хааж байгаа газны хоолоо Газа Палестин дээр нефт олборлох, газ олборлох. Иранчууд бас яагаад Палестиныг дэмжиж байгаа? Яагаад Газаг хамгаалж байгаа юм? Яагаад? Зүгээр нэг шашинтай хүмүүс юм уу? Тэрнээс болж тэгж байгаа юм уу? Үгүй. Яагаад тэрийг зогсоохж байгаа юм бэ гэх юм бол Газагийн далаагийн урд томоохон газны орд байгаа. Тэрийг одоо Америкчууд, Израильчууд булаагаад авах юм бол Израиль одоо юу хийх юм бэ гэх юм бол эдийн засгийн бүүм хийнэ. Газ олборлож эхэлнэ. Европ руу газыг нийлүүлнэ. Бурзаа. Иранчууд хохирно. Яагаад вэ гэх юм бол Израиль илүү их мөнгөтэй болно, илүү хүчтэй болно. Эдийн засаг нь хөгжиж чинь дахиад нэг томоохон орлогын хүүсвэртэй болно. Тэгээ Израильчууд орлогын хүүсвэр мөнгөөрөө юу хийдэг юм бэ гэх юм бол зэвсэг худалдаж авдаг юм. Илүү их мөнгөтэй болно, илүү их зэвсэгтэй болно гэдэг чинь Иранд аюул болно гэсэн үг. Тийм учраас Иранчууд Израилийг яагаад бөмбөгдөж байгаа юм бэ? Газаг яагаад ирчлүүлээд байлгамаар байгаа юм бэ? Хамас, Хезболлаг яагаад дэмжиж байгаа юм бэ гэх юм бол Израиль тэр газны ордыг авч болохгүй. Тэр Европ руу газны хоолоо барьж болохгүй гэсэн үндсэлтэй. Энэ дэлхийн том тэргүүлэгч улс нар том гүрэн тий сайн сайхны төлөө хизээч юм хийхгүй заяа тэрийг сайн ойлгож аваарай. Палестин хүмүүс өгч байгаа яг юм дээр тэднэрт хамаагүй. Юу хамаатай юм бэ гэх юм бол би ашиг олох ёстой. За би ашиг олохгүй байгаа юм бол миний өрсөлдөгч, миний дайсан ч гэсэн ашиг олж болохгүй. Израильчууд одоо их хэмжээний газны орлоготой болоод ирэх юм бол тэр Middle East Арабын тэр хэсэгтээ улам их хүчтэй болно. Нэмэлт мөнгөтэй эдийн засгийн хамаагүй том нэмээд Америкийн туслагтай дэмжлэгээ болоод ирнэ гэдэг чинь Иран улс илүү их аюул учрна үстэй. За.
Одоо бас юу ямар яриа явж байна гэх юм бол Pete Hegseth, Donald Trump, Marco Rubio бид нар бүгдээрээ сая Ираныг бөмбөгтөө дуусгасан. Тэ? Одоо эргэлзээтэй болж эхэлж байна. Бид нар Ираны тэр цөмийн зэвсэг судалгааны төв баяжуулах үйл ажиллагааг бүтэн зогсоосон юм уу үгүй мүү бид нар яг сайн мэдэхгүй байна. Тэ? Trump юу хэлж байна гэх юм бол Ираны тэр програмуудыг хөтөлбөрүүдийн бүгдийг устгацсан. Америкийн Senate тэ их хурлын нэг төрөл юу хэлж байна гэх юм бол бид нар яг итгэхгүй байна. Тэ? Ярьж байна гэх юм бол хэд хэдэн сенатор тэ Дональд Трампын ярьж байгаа юмыг бид нар дэмжихгүй. Яг гэх юм бол Иран судалгаа хийж хിവэрэ байж магадгүй. Тэр баяжуулсан уран хаана байгаа юм бэ? Зэвсгийн араас явж л байгаа юм биш үү? Дахиад бөмбөгцсөн ч яадаг юм. Энийн ард бас юу юм байгаа юм бэ гэх юм бол тэр тагнуулын алт байх юм. Моссад бас байгаа. Израиль ерөөхдөө яг юу хийж байгаа юм бэ гэх юм бол Ирантай хамтарч ажилласан биш ээ. Ираныг жоохон дарах нь сонирхолтой алга. Сауди Араб бас яг адилхан. Зүгээр Ираныг 50 орхих нь байхгүй. Засгийн газрыг устгах хэрэгтэй байхгүй юу? Байхгүй болох хэрэгтэй. Тэ? За хүн болгон өөрийнхөө ойлголттой байна гэж. Тэ? Зарим хүмүүс нь тэ будаа олгосон байхгүй, үнс олцсон. Өөр хүмүүс юу ярьж байна гэх юм бол тэд нэр үргэлжлүүлнэ. Буцаагаад эхлүүлэхэд амархан. Тэ? За хэдэн жилээр иранчуудыг хойш нь тавьсан бэ? Бид нар яг мэдэхгүй. 1 жил юм уу, 2 жил юм уу, 3 жил юм уу? Тэ? Олон хүмүүс эргэлзээтэй байгаа шүү. Тэ? За өнөөдөр бид нарыг нэг устгацсан. Senator Graham, Lindsey Graham, тэ? They're obliterated today but they can reconstitute it, тэ? Бид нар өнөөдрийн хувьд бол устгацсан. Гэхдээ эдгээр айгүй амархан үргэлжлүүлж чаднаа. За бид нар гэхдээ тэдний цөмийн зэвсгийн араас явах хүслийг устгацсан юм уу? Эсвэл түр зогсооцсон юм уу гэсэн юм байна. За тэгээ Беньямин Нетаньяху дараагийн ажлууга аль хэдийн ороод эхэлсэнийг хэдүүлээ сонсцгоё. במקורותינו כתוב, אדוני עוז לעמו ייתן, אדוני יברך את עמו בשלום. За бидний тэ Талмуд тэ бидний шашны бичиг баримт дотор юу бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол бурхан биднийг ивэнэ, бурхан биднэрт улсаа өгнө. Тэ? אנחנו נלחמנו בעוז נגד איראן והשגנו ניצחון גדול. За бид нэр Иранчуудтай алдсаад том ялалт байгуулсан. והניצחון הזה פותח הזדמנות להרחבה דרמטית של הסכמי השלום. Энэ ялалтаас юу эхлэх боломжтой юм бэ гэх юм бол инх тайвны хэлцэл. Abraham Accords, Лебаноныг дарах ёстой. Ираныг дарах ёстой. Газаг бүхлээр нь байхгүй болох хэрэгтэй. אנחנו עובדים על כך במרץ. לצד שחרור חטופינו והכרעת החמאס, יש פה הזדמנות, חלון הזדמנויות שנפתח, ואסור להחביץ אותו. За бид нэр том боломж байгаа. Одоо Хамасыг устгах ёстой. Баривчилсан ард иргэдүүдэд чөлөөлөх ёстой. אסור לבזבז цаг үржүүлэхгүй. יום אחד. Дараагийн төлөвөө нь тодорхой. Одоо Ираны Израилийн телевиз дээр бас энийг ярьж байна заяа. למה לא חיסלנו את חמינאי? Бид нар ягаад Аятолла Хомейнийг алаагүй? על הכוונת היינו מורידים אותו. אם הוא היה Бид нар хаана байсан мэдсэн бол алах байсан юм аа. על הכוונת היינו מורידים אותו, זו החלטה Бидний дуран дотор, бууны дуран дотор ингээ харагдчихсан бол бид нар буудах байсан. Тэ? שהתקבלה בקבינט הישראלי. За манай их хурл дотор ийм шийдвэр гаргасан юм уу? Эсвэл Беньямин Нетаньяхугийн засгийн газрын хүмүүс сайднаар ийм шийдвэр гаргасан юм уу? זו הייתה המדיניות. ראש ולא הייתה הממשלה, אני, הזדמנות כן, מבצעית על דעת פשוט? כולם. פשוט לא הייתה הזדמנות מבצעית? לא. Боломж гараагүй юм уу? Ягаад алаагүй юм бэ те? Одоо Израилийн телевиз ингэж ярьж байна те. Тэ. Одоо Монголын телевизээр ингэ бодоо үзээ л да. Ши Жинпинг алсан юм уу? Ягаад алаагүй? Алах боломж гараагүй юм уу? Тэ. Өөр улсын тусгаар тогтнол, хууль журам ерөөс байхгүй. לא הייתה. הוא עדיין בן מוות? Алах ёстой хүмүүсийн жигсаал дотор хിവэрэ байгаа үсттэй. עוד פעם, יש הבדל לפני הפסקת אש, אחרי הפסקת אש. בתוך המבצע, За галц зогсоосныхаа өмнө нэг хэрэг. Галц зогсоосныхаа дараа нэг хэрэг. Тэ? Одоо хилцэл жоохон өөр болсон юм уу? היינו מורידים אותו. האיש הזה עשרות שנים. חיפשנו להוריד אותו, או שאם הוא היה נקרא... Тэ? Бид нар энэ хүний араас зөндөө олон жил явж байгаа. Гэхдээ боломж гараагүй. Тэгээ хэвлэл мэдээлэл юу ярьж байна юм. Тэгээ боломж байсан бол аль хэдийн алдсан байх ёстой үстэй. מאוד. האיש הזה עשרות שנים מוביל. באישור אמריקני? Америкийн зөвшөөрөлтэй. Одоо энэ хэвлэл мэдээллийн ингэж асууж байна. Амар даварцсан асууж байгаа ч та. Тэгээ Америкчууд дэмжсэн юм уу? Тэгээд энэ сайд нь юу болж байгааг бид нэр зөвшөөрөл хэрэггүй.
Холоцох юм шүү байгаа юм каа. Ийм юм дээр бид нар зөвшөөрлөө хэрэггүй. За, хэвлэл мэдээллийн нэг талд орцсон байгаа зү. Бүр нэгчин. Тэ. За, Lindsey Graham юу ярьж байна? Here's where we're at. The program was obliterated at those 3 sites. За, тэр 3 цөмийн зэвсгийн судалгааны газруудыг бид нар устгасан. But they still have ambitions. I don't know where the 900 pounds of poly-enriched uranium exists, but Гэхдээ тэднэрт баяжуулсан уран байгаа. Хэвээрээ байгаа. Хаана байгааг бид нар мэдэхгүй байгаа. it wasn't part of the target set. Are you concerned that in light of that several years, when the administration is saying this is obliterated, it suggests that they're not able to build a weapon. You're saying in several years, perhaps they'll be able to. Isn't there? Тэгээ та юу ярьж байгаа юм бэ гэхэл за энэ цөмийн зэвстэй болох хэдэн жилээр хойшлуулсан байж магадгүй. Тэ. Ирээдүйдээ та яах гэж байгаа юм? Таны төлгөөний юу юм бэ? That's what I'm saying. They're obliterated today, but you can reconstitute. I don't want people to think that the site wasn't severely damaged or obliterated. It was. But having said that, I don't want people to think the problem is over because it's За бид нар тэр 3 газрыг ингээ устгацсан. Гэхдээ та хэд юу ойлгож болох юм бэ? Бити буруу ойлгоорой. Тэ? Энэ асуудлыг ерөөсө шийдээгүй. Бид нар цөмийн зэвсгийн араас нь явж байгаа. not. За энэ юу гэсэн юм бэ гэх юм бол цаана пропаганда ингээ явж л байна. Ил дайн ерөөхдөө төрцөдө зогссон байгаа. Далт дайн одоо дөнгөж эхэлж байгаа хэлсэн ширээн дээр ингээ улс төрийн хувьд гар мушгиж байгаа. Шахалт оруулж байгаа. Сүртүүлж байгааг та анзаарч байна. Тэгээ бас нэг сонирхолтой юм бэ гэх юм бол дөнгөж саяхан Пакистан Ираны талд орсон. Тэ? Израиль Иран руу цөмийн зэвсэг шийдэх юм бол тэ Пакистан бид нар Израиль руу цөмийн зэвсэг шийднэ. За. Тэгсэн чинь US intelligence believes Pakistan is developing a nuclear-armed ICBM capable of reaching the United States. Pakistan юу судалж эхэлж байгаа юм бэ гэх юм бол intercontinental ballistic missile. Нэг континентээс нөгөө континент руу хүрэх боломжтой. Дэлхийн хаанч бөмбөгдөх боломжтой тийм пуужныг судалж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хөөе Пакистануудаа айтаахан шиг байгаарай. Та идэг ч гэсэн бөмбөгдөж чадна шүү. За. Тэгээ ийм сүртүүлэлт явж байна. Иранчууд бууж өгөхгүй бах. Хятадууд цаанаа дэмжиж байгаа. Тэгээ хятадууд энийг аюул сайн ойлгож байгаа. Оросууд энийг сайн ойлгож байгаа. Оросууд юу ойлгож авсан бэ гэх юм бол Америкчууд, Израильчууд Европын газны зах зээл биднээс булаагаад авсан. Хятадууд одоо юу ойлгож авч байгаа юм бэ гэх юм бол удахгүй тэ Иран улсын газ нефтний борлуулалт Хятад руу хаах юм байна. Ираныг 50 орхин гэж бодож байна уу? Иран хямдарсан үнээр үргэлжлүүлээд газ нефтийнхаа 80% ирээдүйн хамгийн том дайсан Хятад руу чөлөөтэй үргэлжлүүлээд борлуулахын зөвшөөрнө гэж бодож байна уу? Яагаад Ираныг ингэ шахаж байгаа юм бэ? Яагаад Иран улс руу нэг том алхам хийх гээд байгаа юм бэ? Яагаад Ираныг ингэ бөмбөгдөд эхэлсэн бэ? Яагаад Пакистаныг сүрдүүлж эхэлж байгаа юм бэ? Яагаад Араб, Катар, Израиль, Лебанон, Сирия нэг талд орж байгаа юм бэ? Яагаад ерөөхдөө Ираныг тойруулж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Эхлээд Иран, дараа нь Орос. Тэг хамгийн сүүлд хин юм бэ гэх юм бол Хятадууд. Дэлхийн дайн төр зүртөө ил талбай дээрээ пуужингийн хувьд төр зүртээ зогссон. Хоорондоо пуужин шидэлцэхгүй байгаа. Гэхдээ тагнуулын албахан тэ гадаад хэргийн сайд нар нь энэ тэнд дипломат харилцааны цөмийн зэвсэг шидсээр л байгаа шүү. Тэр бит юм артаарай.